За эргээд та бүхний амрыг ирээ 2024-өөс 2025 оны хичээлийн шинэ жил эхэлсэндээ холбогдуулан тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөн ихсэн. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж суурин газар болон сургууль орчмын бүсэд 20 км цагаас хэтрүүлэхгүй явж зам хөндлөн гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгч замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой. Мөн 0-10 насны хүүхдийг ганцаарнг замын хөдөлгөөнд оруулцалгүй гараас гарт буюу заавал эцэг эх нь зам хөндлөн гарахдаа гараас нь хөтөлж гарахыг анхааруулж байна. За мөн удам замын хяналт шалгалтаар нас төрөг болон бага насны хүүхэд тээврэгсэж болоод зөрчил дасан зогсоогдохгүй байна. Иймд эцэг эхчүүд иргэд та бүхэн бага насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулж тээврэгслийн жолоог шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна. Тээврийн хэрэгслийн зорчих хэсгээр ундаг дугуй болон скутертэй зорчих тохиолдол бол нэлээдгүй байна. За ийм эцэг эх хэсрэн хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруул. За хүүхдийг ундаг дугуй болон скутертэй тээврийн хэрэгслийн зорчих хэсгээр зорчихгүй байх чиглэлээр анхааруулж сайн хэлж ирж шаардлагатай байна. Инхри бицэн шавнараа эрдмийн өргөндөө урьж байна. Хичээл эхэллээ. Жолооч та бүхэн сургууль орчмын бүсээр явахдаа явган хүний гац дээр хүүхдүүдэд зам тавьж өгөөрэй. Хүүхэд бол та бидний ирээдүй. Хөдөлгөөнд орцохдоо жолооч та бүхэн анхаарал тулгамжтай явахыг зөвлөж байна. Хичээл эхэллээ. Ах ихснараа хичээл эхэллээ. Бидэнд там дамжигаарай.